Үзэгчдээ бям гараг үр хүргэдэг анхаар мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулно. Эхний мэдээг хүргэе. Зуны улиралд нийслэлийн хэмжээнд гол мөрний усанд хүн ослоо живлэг их дуудлага харьцангуй нэмэгддэг байна. Нийслэлийн онцгой байдлын газрын 90 хайх аврах үйл ажиллагаа явуулдаг аврах салбарт он гарснаас хойш ослын нийт 17 дуудлага ирсний 9 нь усны ослын дуудлага, 4 нь гол автомашин суулаа гэсэн дуудлага байжээ. Аврагчид 2 том хүн 3 хүүхдийн амь насыг аварч, харин 11 том хүн голын усанд ослсон мэдээтэй байна. Өрн дулааны улиралд голын усанд хүн живлээ, хүн ослоо гих дуудлага нэмэгддэг учраас нийслэлийн онцгой байдлын газраас усны ослын аюулаас иргэд олон нийтийг өөрчлөн сэргийлэх зорилгоор жил бүр хүн олноор цугларч амарч зугаалдаг туул голын эргээр тодорхой маршрутын дагуу завь тэргүүлийг ажиллуулж байна. Завь тэргүүл нь хар усан тохоогоос тогтоол нуур хүртэлх нийт 10 төрлийн маршрутаар голын эрэг дагуу амарч зугаалж буй хүмүүст голын усанд орохдоо болгоомжтой байхыг сануулж, үер усны аюулын талаар санамж сэрэмжлүүлдэг тараах, мөн голын гүнзгий цүнхэл хэсэг, хүн хөл алдаж живэх өндөр магадлалтай газруудад 30 гаруй сэрэмжлүүлэг тэмдэглэгээ самбарыг байрлуулад байна. Уг самбар дээр голын гүний хэмжээ аюултай бүс зэргийг бичиж тавьсан байна. Эргүүлэхийг явцад иргэд голын эргээр согтруулах хундаа хэрэгэлсэн үедээ усанд орох, бага насны болон өсвөр насны хүүхдүүд тоглохдоо нэгнийгээ дуурайж хамгийн гүн хэсгийг сонгох усан сэлэх зэрэг тохиолдлууд гардаг байна. Усны ослын гол шалтгаан нь иргэд согтруулах хундаа хэтрүүлэн хэрэгэлсэн үедээ голын усанд сэрүүцэх зорилгоор орох, мэдэхгүй газар усанд хамаагүй сэлснээс мөн загасжилж яваад хөл алдан унах зэргээс болдог байна. Иймээс нийслэлийн онцгой байдлын газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. За ер нь гол мөрний усанд ер нь осолж байгаа хүмүүсийн ихэнх маань одоо арх тарс согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ гол мөрний усанд орох, сэлэх байдал гаргасан. За мөн загасч явахдаа хүл алдах, мөн одоо өөрсдөө тухайн одоо голынхон одоо хаана одоо цүнхэл хэсэг байдгийг зэрэг мэдгүйгээс одоо орсноос одоо усан живж амнасаа алдж байна. За ер нь одоо өнөөдрийн байдлаар нийт 11 том хүн харамсалтайгаар ингээ голын усанд осолчиход байна. За үүнтэй холбогдуулаад ер нь зуны улиралд харьцангуй одоо гол мөрний усанд осцсон ийм дуудлага бас нийслэлийн онцгой байдлын газарт нэлээд нэмэгдэх хандлагатай байдаг л. Иймээс одоо манайхаас одоо гол мөрний аюулд ард иргэдийг одоо осолтохоос урьдчилан сэргийлэх зорилгоор туул голын эрэг хаваар завь тэргүүлийг байнга тогтмол ажиллаулдаг байгаа. Тэгээд за мөн одоо голын цүнхэл хэсгүүд мөн хүмүүс нэлийн хүл алдаж амнасаа алдах магадaltaй байгаа тэр хэсгүүдэд одоо тэмдэглэгээ бүхий самбар байршуулсан байна. За үүн дээр бол голын гүний хэмжээ зааж за энэ хэсгээр ингээд та бүхэн орж болохгүй гэдгийг одоо анхааруулсан юм тэмдэглэгээ тавьсан байгаа. За одоо нутахгүй наадмын өдрүүдээр бас нэлээд олон хоног бас иргэд маань одоо амрах юм төлөвтэй байгаа. Иймээс одоо гол мөрний эргээр аял сугаалахтаа хамгийн гол нь болгоомжтой байх хэрэгтэй. Ялангуяа одоо согтууруулах хундаа хэрэгэлсэн үедээ голын усанд айл болох орохгүй байх. Мөн хамт яваа улсуудаа нэгэндээ хяналт тавих. За эцэг эхчүүд маань одоо бас бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулж хүүхэд нь одоо хаана юу хийгээ яваад байна уу гэдэг дээр бас их анхаарал тавих хэрэгтэй байна. Нийслэлийн онцгой байдлын газарт автомашинууд усан суулаа гих дуудлага баггүй ирдэг байна. Автомашин усанд суух гол шалтгаан нь жолооч нар баталгаагүй зам гармаар гарах, мэдэхгүй замаараа гол гацснаас ихвчлэн болдгоо. Он гарснаас хойш аврах салбарын нийт голд суусан 4 дуудлагаар ажилласан байна. 6 дугаар сард нийт нутгаар хур бороотой байсан, 7 дугаар сард дууцахлаантай усрахыг ширүүн аадар бороо орох, аянг буух, үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа юм а. Иймээс мэргэжлийнхэн дараах анхааруулгыг хүргэж байна. Ер нь усаг хүрээлэнгээс авсан мэдээлэлээс үзэхэд 7 дугаар сарда ер нь нийт нутгаар хур бороо ихтэй олон хоног үргэлжилсэн бороо орон зарим газараа дуу цахилгаантай аян буух хүртэл ийм төлөв ажиллагдчихж байгаа л да. Иймээс одоо ялангуяа одоо гол мөрний эрэг хаваар одоо буудал зусж байгаа айлууд хандж хэлэхэд одоо үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад аюулгүй газар нүүх ялангуяа мөн нийслэлийн хэмжээнд бол жилийн жил одоо үерийн аюултай бүсэд бус айл өрх маань усанд автах юм дуудлагууд нэлээд ирдэг. Иймээс одоо усархаг бороо олон хоногор үргэлжлэх төлөв ажиллаж байгаа энэ үнд үерийн ам дээр бус айл өрх мөн одоо гуу жалгаа тий бороо хур буухын магадaltaй ийм жалах хавцаа буусан бас айл өрх маань мөн өндөр хүчтэй одоо ойрхон буусан айлууд маань аян цахилгаан үер ус буухаас одоо сэрэмжилж аюулгүй газар одоо нүүхийг одоо анхааруулж байна. Үер усны аюул нүүрлэж гол мөрний усны түвшин нэмэгдэх магадaltaй байгаа учраас иргэд та бүхэн амралт зугаалгаар явахдаа цаг агаараа мэдээг тогтмол сонсох, бороо хур олон хоногор үргэлжлэн орсон үед автозамын нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул замд яваа жолооч нар баталгаатай зам гүүр гармыг сонгож гол ус гатлахдаа аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна. Мөн хүчтэй дуу цахилгаантай бороо орох, зарим үед аянга буух төлөв ажиглагдаж байгаа тул өндөр хүчтэд ойрхон буусан айл өрх, үерийн аюултай бүсэд суурьсан ард иргэдийг учирч болзошгүй аюулыг тооцоолон сонор сэрэмжтэй авахыг анхааруулъя.
Анхаар мэдээллийн хөтөлбөрт иргэдийн санал хүсэлт ирсэн байгаа. Бид иргэдийн санал хүсэлтийн дагуу Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн тасагтай хамтран ажиллаж, цуслангийн замд хяналт шалгалтыг явууллаа. Хяналт шалгалтаар хурд хэтрүүлэх, бичиг баримтгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох, орой нөхцөлд холын гэрлээ шилжүүлэхгүй байх зэрэг зөрчил ихээр илэрсэн юм. Зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан ажлын өдрүүдэд гэлтгөө амралтын өдрүүдэд ч тэр замын хөдөлгөөний ачаал ирсэн нэмэгдэж байна. Өдөртөө 100-аас 120 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог нийслэл хотод Уславарын дуудлага замын цагдаагийн газрын мэдээлэл шуурхай албанд тасралтгүй ирсээр байна. Энгийн өдрүүдэд 100-аас 120 дуудлагатай ондог бол баасан бямгаргуудад 100-аас 140 дуудлагатай ондог байна. Мөн зам засварын ажилтай холбогдуулан хөдөлгөөний ачаал нэмэгдэх, төвжрэл үүснээс жолооч нар бухимдаж дүрм зөрчих, явган зөрчигчнээс зам тээврийн осолт өртөх нь ихссэн байна. Би сая энэ ТДТV ардлын юугаар явган гарцаар гарч явсан. Тэгээд миний тэгсэн чинь нэг машин ирээд нөө ингэж шүрэгчлээ. Одоо биеийн байдал нь нэр вэ? За гайгүй байна. Яг хаагаараа яг ямар зөөртэй вэ? Энэ ууцаар л жоохон мөргүүлчлээ. Ууцаараа мөргүүлэл онцсон. Тийм. Та явгууны гарцсан дээр одоо зам тээвэр осолт өртсөн байж тээ. Тэгэхээр нийт одоо ард иргэдээ сэрэмжлүүлэг анхаарал өгөхгүй. Ер нь явгууны гарцаараа гарч байгаа нөхцөлд энэ жолооч нар жоохон явгуун зорчигч нартаа зам тавьж өгч байгаа. Зорчигч нарыг бас хөндлөх хэрэгтэй байна. Чи өснөө миний хажууд жоохон хөвгт явж ирсэн. Тэр мөргүүлсэн бол одоо яанаа л гэж бодож байна. Өөрөө хэлэвтэй. Анхаар мэдээллийн хөтөлбөр энэ 7 хоног Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн тасагтай хамтран ажиллаж, лагерын буюу Цуслангийн замд хяналт шалгалтыг явууллаа. Шалгалтаар жолооч нар Цуслангийн замд хурд хэтрүүлэх, бичиг баримтгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох, орой нөхцөлд холын гэрлээ шилжүүлэхгүй байх зэрэг зөрчлийг ихээр гаргаж байсан юм. Энд яг ямар зөрчил одоо гаргацсан байна? 0045 гэсэн марк 2 дугаартай тээврийн хэрэгслийг зогсоо шалгахад жолооч маань өөрөө тээвэрлж жолоодох эрхийг үнэмлэхээ биедээ авч яваагүй юм зөрчил илэрч байна. Тэгэхээр жолоочийн одоо замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлд заасан жолоочийн үүрэг дээр хамгийн ихнийх дээр нь одоо тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирсон жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэж заасан гэдэг. Тэрийг бол жолооч нар маань одоо биедээ авч явах үүрэгтэй. Ер нь бол жолооны үнэмлэхийг хадгал гэж өгөөгүй шүү дээ. Тэр чинь би энэ тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй хүү юм а гэдгийг одоо гэрчилж баталж байгаа. Ийм баримт ч юм уу байна шүү дээ. Яг ямар зөрчил гаргаж байна? Жолооныхоо үнэлэхийг харин биедээ авч яваагүй. Гэртээ мартаад тэгэл одоо харин ингээл тийм зөрчил гаргаж чадвал гэж байна. Энэ тохиолдолд одоо цагдаагийн байгууллагаас ямар хариуцлага одоо олгодгийг дээ? Ногдуулдгийг бол өөрөө мэднээс дээ. Мэднээ машиныг журмын агшин журмална. Тэгээ жолооч нартай хандж хэлэхэд тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхээ биедээ авч явахыг сануулж байна. Зам цагдаагийн газрын мэдээлэл шуурхай албанд ирж байгаа дуудлагын ихэнхийг зам тээврийн ослын буюу автомашин мөргөлдөж хүргэлцсэн дуудлага эзэлж байсан юм а. Энэ өдөр анхаар татсан нэг хэрэг нь спорт загварын машинтай хоёр залуу зам дагуу явж байгаа иргэдийг дээрэмдэж зодож танхаар сэрэг байлаа. Тиймээс ард иргэд шинэ оройн цагаар такси гаруулан хувийн тэргээр үйлчлүүлэхдээ анхаарал сонос сэрэмжтэй байхыг Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн засгаас анхааруулж байна. Өрн дулааны өдрөл ирсэн энэ үед ахуйн болон автомашины эдэнгийн хулгай хэрэг гарах явдал ихсжээ. Иргэд лагер Цуслан хөдөө орнуудгаар амралтчдад цаг өнгөрүүлдэг бөгөөд гэр орноо удаан хугацаагаар эзэнгөө орхитгоос болж хулгайн алдлахад өртөх нь илбэг байдаг байна. Мөн 7 хоногт хадам ихийнхээ аминд хүрч хэд хэдэн хүний хүйтэн зэвсгээр халдаж гэмтээж хүн барьцаалсан онц настай хэрэг гарсан байна. Цагдаагийн ерөнхий газраас авсан мэдээлэлээр энэ 7 хоногт хулгайн гэмт хэргийн гаралт ихссэн байна. Амралт зугаалгын цаг ирсэнтэй холбогдуулан иргэд хөдөө орнуудад очиж амарч зугаалах, лагер цуснд салхинд гарахдаа гэр орноо эзэнгөө орхих, мөн ил задгаа талбайд автомашин хараа хяналтгүй тавьснаар автомашиныхаа эд зүйлийг алдсан хэрэг ихээр гарчээ. Харин 7 хоногт хэд хэдэн хүнийг барьцаалж хадам ихийнхээ амнаас өхөрөөсөн онц настай гэмт хэрэг гарсан байна. 2011 оны 6 сарын 30-ны өдөр буюу өнөөдрийн өглөөний 06:30 минутанд цагдаагийн байгууллагт бол Чингэлтэй дүүргийн 19 дугаар хотын 1-р гудамжинд хүн одоо бусдыг тотлоо гэсэн мэдээлэл дуудлага ирдэг. За энэ мэдээлэл дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас бол хөдөлгөөний тэргүүлийн газрыг нэн дээр өргөний газарт очуулсан. За эргийн газар очсон хөдөлгөөний тэргүүлийнхэн эргэж одоо төвд холбоо барьсан. Барихтаа бол энэ тахилтын одоо гудамжинд гарсан дуудлага дээр очиход бол 25 настай ээж чинь өөрийн хадам их 46 настай Бэгийн амнасыг одоо онц хэрцгийгээр хохироогоод за дараа нь гэрт байсан хадам эцэг Бэг тийм ээ хүйтэн зэвсэг хэрэгж хэдэн удаа одоо утгалж биедний гэмтэл учруулсан. За мөн 85 настай энэ хадам ээжийнхэн ээж өчнийг мөн одоо
хүйтэн зэвсэг хэрглэж биетнийг гэмтэл учруулсан 15 настай мөн хадам дүүгээ одоо бас хүйтэн зэвсгээр одоо биетнийг гэмтэл учруулсан хэрэгүүд одоо гарлаа. За одоогийн байдлаар бол энэ өөрийн эхнэр за мөн 4 настай охиноо эхнэрийнхээ одоо төрсөн дүүг одоо барьцаасан ийм байдалтай байгаа мэдээлэл дуудлага ирдэг юм. За энэний дагуу цагдаагийн байгууллага одоо ерөнхий газрын дарганы тушаалаар дамжигдсан ажлын хэсэг дүүрэг болон эрүүгийн цагдаа мөрдөн байцаа газар тусгай эцсийн удаан ажилтнууд хэргийн газарт ажилласан. За 8 цаг 15 минутанд гэмт этгээдээс барьцаанд байгаа 3 иргэнийг одоо чөлөөлсөн. За энэ чөлөөлөх явцдаа бол гэмт этгээдийн үйлдэл дасан зогсоохтой галт зэвсэг болон тусгай хэрэгсэл бол цагдаагийн ажилтнууд хэрэглээгүй. Чөлөөлөх явцад бол дахин одоо ямар нэгэн эрсдэл тохирол бол учраагүй. Чөлөөлөхөөс өмнөх явцад энэ дуудлага мэдээлэл ирж байгаа үед бол энэ гэрт байсан хадам энэ хохирогч хадам эцэг 85 настай хөгшин тийм ээ 15 настай хүү эднэр хэм талдлах дуртаж гэмтэл авсны дараа гэрээс одоо зүхтаж гарч амжсан байдаг. За энэ эхнэр хүүхэд тэр эхнэрийнхээ дүүг одоо барьцаасан хэрэг асуудлыг тэг бол амжилттай одоо чөлөөсөн гэсэн мэдээлэл өгөх байна. За одоогийн байдлаар бол тэрийг асуудлыг улсын мөрдөн байцаа газрын онц хүн зохион байгуулалтаа гэмт хэрэг мөрд хэлцдэг шалгаж байна гэсэн мэдээлэлтэй байж байна. Автомашинаас эд зүйлээ алдах хэргийн гарал багасахгүй байгаа бөгөөд ард иргэд өөрсдөө анхаарал болгоомжгүй улмаас эд зүйлээ алдсаар байгаа юм а. Тиймээс автомашин эзэмшигчдаа өөрийн автомашинд тохиолдол суйрлуулах хараа хяналтгүй зогсоо талбай тээврийн хэрэгслээ байршуулах байхыг анхааруулж байна. Мөн 7 хоногт хулгай эргээс гадна архитан сүгтөрсөн үедээ бусдын амь насанд хүрсэн гэмт хэрэг гарсан байна. Хэргийн бүртгэл тоо оромтой сарж хагаад энэ 7 хоногт яг ямар хэрэг зовлсон бэ? Одоо хулгай ч юм уу зүйлээ хулгай даалдах эсвэл танхаа юм уу? Яг ямар хэрэг? За энэ 7 хоногийн хувьд бол мөн анхааруулж хэлэх зайлшгүй шаардлагатай хэрэг бол энэ хулгай танхаа хэрэгээс гадна энэ архитан зөвтөрсөн улмаас үлдэгдэх гэмт хэрэг гэж байдаг. За энэ бол өнгөрсөн 7 хоногийн хувьд бол бас архитан зөвтөрсөн улмаас бол танхаа хэрэг үлдэгддэг гэсэн бол хамт архи ууж байгаа тий хардсны улмаас нөгөөхөө бол амь насанд нь бол хохирол учруулсан ийм хэрэг байна. За нөгөөх нь бол бас өөр бас нэг хэргийн тухайд гэх юм бол энэ хамт архи ууж байгаа одоо нэгнийг хүүтмээс ашиглан бидэнд гэмт учруулсан ийм хэрэг бол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. За иймэрхүү архитан зөвтөрөхтэй холбоотой гэмт хэрэг бол ер нь бол цагдаагийн байгууллагад бол нэлээд бүртгэгддэг. Иймд бол иргэд маань энэ архи зөвтөрөх хундааны хэрэглээг бол багасгаж за бүр болов энэ архи зөвтөрөх хундаа хэрэглэхгүй байх тал дээрээс нь анхаарахгүй болно. Иргэд маань өөрсдөө энэ монголчууд маань өөрсдөө тий архи уугаад тавьтргүй болдог. За зан авир нь өөрчлөгддөг. Энгийн үн янз бүрийн ааш авир гаргадаг. Энэ дээр бол анхаарах хэрэгтэй байна. Архитахгүй байх хэрэгтэй байна. Энэ 7 хоногт Өмнө Говь аймагт малдаа явж байсан малчин үерийн усан живсэн мөн нийслэл Улаанбаатар хотод туулгалд суучирсан байсан машиныг гаргаж өгөх гэж байгаад хөл алдан усан живж амь насаа алдсан хэрэгүүд гарчээ. Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээснээр энэ сард нийт нутгаар бороо үргэлжлэн орох төлөвтэй, зарим нутгаар аадар дууц эхлэлхантаа бороо орох учраас малчин ард иргэдийг сонирсор хэмжтэй байхыг цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа. Үзэгчдийн анхаар мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Бид өнөөдөр замын цагдаагийн газрын Чингэлтэй дүүргийн цагдаагийн тасартай хамтран ажиллаж байна. Өнөөдөр 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нийслэл Улаанбаатар хотод яг одоо 22 цаг 7 минут болж байна. Бид нэр тэгээд ерөнхийдөө ард иргэдийн бас санал хүсэлтийн дагуу лагерын замд одоо Чингэлтэй дүүргийн зам цагдаагийн тасгийнхантай хамтран шалгалтыг хийж байна. Тэгэхээр энд бол лагерын замд хурд хэтрүүлэх мөн одоо яг энэ лагерын зам маань өөрөө бас хучлтын хувьд энэ тэндээ бас зам маань онгорхоо ачлага мачлаг нь эвдэрчихсэн иймэрхүү асуудууд маш их байдаг. Гэрэлтүүлэг муутай алмаас услаавар маш ихээр гардаг. Мөн лагер руу одоо гарж байгаа ард иргэд маань өөрсдөө бас зөвтөрөл хундаа хэрэгсэн үедээ тээврийн хэрэгсэл барьдаг. Тэгээд ерөнхийдөө услаавар гарах хандлага бол зуны яг одоо энэ үйлрэлд маш их байдаг. Тэгээд бид өнөөдөр Чингэлтэй дүүргийн зам цагдаагийн